Хамтарсан брэнд нь хоёр өөр брэндүүд маркетинг болон зар сурталчилгаан дээр хамтарсан стратеги боловсруулан ажилладаг бөгөөд нэг брендийн амжилт нь түнш брендтэй амжилт авчирдаг. Ингэж хамтарснаар шинэ бизнесийг бий болгох, мэлгийг нэмэгдүүлэх, шинэ зах зээл дээр нэвтрэх зэрэг үр дүн авчирдаг. Тэгвэл дараах 3 жишээг харцгаая. GoPro ба Red Bull. GoPro зөвхөн зөөрийн камер зардаггүй. Red Bull зөвхөн эрчим хүчний ундаа зардаггүй. Эдгээр хоёр компанийн хувьд үнэт зүйлс нь тэднийг спортыг тойрсон сурчлагын төгс хослуулдаг. Түншлэлийг үр дүнтэй болгохын тулд GoPro нь дэлхийн өнцөг бүлэмбэрээс ирсэн тамирчид болон үзэгчдийг адал явдал дурлалын тэмцээн зэрэг спортын арга хэмжээг видео бичлэгт буулгах хэрэгслийг санхүүжүүлдэг. Үүний зэрэгтээ Red Bull туршлага нэр хүндээ ашиглан эдгээр арга хэмжээг зохион байгуулж ивент тэтдэг байна. Red Bull-ийн спортын маркетинг хариуцсан захирал John Eager хэлэхдээ GoPro камерын технологи нь тамирчид урьд өмнө хизээч байгаагүй шинэ хэдийн төлөвийг хүргэх замаар програмчлалыг нөхөх боломжийг бидэнд олгож байна гэжээ. BMW ба Louis Vuitton. Хэрвээ та анзаарсан бол Louis Vuitton болон BMW нь хоёулаа аяллаа бизнес эрхэлдэг. Бидний мэдгээр эдгээр брэндүүд нь хоёулаа өндөр чанартай, гар урлаараа алдартай бөгөөд тансаг байдлыг эрхмэлдэг уламжлалт брэндүүд юм. Эдгээр ачаа дээш нь машинтайгаа төгс зогсдог ба маш дэгжин, эрэгтэйлэг мөн өндөр чанартай байдаг. Тэд энэ бүтээгдэхүүнүүдэд зорилтод хэрэглэгчид зориулан бүтээсэн бөгөөд ачаа дээш нээж бүрдэлд 20,000 амрагт олон үнэтэй бол BMW i8 нь 135,700-аас эхэлдэг тул үнийн хувьд хэрэглэгчтэй яг тохирсон гэж үнэлэгддэг байна. Louis Vuitton-ийн тусгай захиалгын албаны дарга Патрик хэлэхдээ BMW-тэй хийсэн энэхүү хамтын ажиллагаа нь бидний бүтээч байдал, технологийн шинжилэл, хэм маяг гэсэн нийтлэг үнэт зүйлсийг илэрхийлдэг. Бас манай гар орчуудад энэхүү онцгой төслийг сорилт маш их таалагдсан. Энэ бол аялал жуулчлалын урлагийн цэвэр илэрхийлэл юм гэсэн байлаа. Nike ба Apple. Nike болон технологийн аврах том Apple компани нь 2000-ад оны ихэнх үеэс буюу iPhone-ийн анхны цувралыг худалдаанд гарснаас хойш атлетик брэндээр хамтран ажиллаж байна. Энэ нь хоёр тал хэрэглэгчид илүү сайн туршлага өгөхөд тусалдаг гайхалтай хамтын брэнд болох алхам бөгөөд фитнес хянах технологи нь түгээмэл болсноор Nike Plus нь тамирчдыг тоглож байхдаа хянах боломжийг бүрдүүлснээрээ тэргүүлж байна. Тус хамтын брендийн түншлэл нь технологиг ашиглаж Apple-аас Nike хэрэглэгчдийг дасгал хөдөлгөөн хийх явцдаа хөгжим сонсох боломжийг авчирсан. Nike Plus iPod нь хүмүүсийг хөгжимтэй холбохын зэрэгцээ фитнес хянагч ба хөдөлгөөн хяндаг пүүз болон хувцас бүтээсэн. Тус хамтын түншлэл нь Nike Plus-лоо хөгжсөн мөлий. Apple-ийн iPhone дахь аппликейшнуудын дасгал хөдөлгөөн хянах технологи суурилсан ба спортын хувцас болон төхөөрөмжтэй холбогдож дасгал хийсэн мэдээллийг хадгалж хяндаг байна. Энэ нь маш ухаалаг хамтын брендийн түншлэл ба хоёр тал хоёулаа хэрэглэгчд илүү дээр үйлчлэгийг санал болгож байгаа юм. Nike Plus нь тамирчдыг тоглох үед илүү хэлбэр байдлыг олгож байгаагаар алдартай болсон бөгөөд өөрийн зах зээлээрээ тэргүүлж байна.